За бид нар ингээд Thank you. бид нар ингээд нэг 8 минутын видео үзье. Тэгээд би энэ дээр видео бэлдсэн байна. Энийг тэгээд хэдүүлээ хамтдаа үзье. За эдний энэ сонсож гэнэ үү? Сонсож гэнэ үү? Сонсож байна. Гэтэ Сонсож байна. видеоны бичлэг мэдээж сонсох байна. Видеоны дуулалцаар Герман дээр явж байгаа. Би нааш яриад явахсаар арга байхгүй. Тийм байна. За. Би энэ дууг тавд миний дуу сонсогч байл гол нь байна. Өөр надад сонсож байна. Би дээр. What are you talking about? Okay. За би нэг энэ Okay. Video. видео за эдний фермүүд дээр болохоор хамгийн гол нь яадаг вэ гэхээр англи нь болохоор ийм суурин байгаа эрчимцэн аж ахуйх тэгээ бэлчээрийн мал гэж хоёр янзаар хуваагдсан юм байна. Тэгэхээр нядалгааныхаа цэг рүү ингэж орж ирэхдээ бэлчээрийнх нь хүнд дасаагүй одоо яг тэжээл өгсөн ассан байдаг. За тэгээд энэ зам харгуун асуудал энэ замууд болохоор ил харагдж байх хэвээр ямар ч халтаргаагүй байх хэвээр гэрэл тодорхой нэг төвшөнд байх хэвээр ямар нэгэн өөр олон өнгө холилдсон байхсгүй ингээд шулуухан байх хэвээр мал орж ирээ шууд өөрөө ингээд хардаг тэрийгээ ингээд энэ замаа хөдлөө явцдаг. За тэгээд энэ хашаа хороонууд юунд бэлддэг вэ гэхээр нөгөө бэлчээрийн мал эрчимцэн мал аж ахуйн хоёр мал гэж хоёр өөр байдаг. Тэгээд энэ өөр асуудал нь яагаад яригдаад байна гэхээр эдгээр чинь дандаа 6-701 тонны мал байдаг учраас энэ аюулгүй ажиллагаа гэж айхтар их нарийн байд юм байна. Бид чинь явандаа бас нэг тийм алтаа болох байлгүй. Энийг том амир амтан буугаад ирэхлээр чинь аюулгүй ажиллагаа их байдаг. Тийм учраас дуу чимээ хүн өөрийнхөө дуу хоолоогоор ингээд түлхэж хөөх одоо тэр хоол руугаа оруулах жишээлбэл энэ асуудал дээр болохоор нарийн ханддаг. Тийм учраас энэ яг буулгаж байгаа энэ процесс бол та нарыг анхаарах ёстой шүү гэж бас бид нар сануулдаг. Мэдээж хэрэг одоо та нар ингээ харж байгаа бол энэ одоо баг 7-800 кг орж ирж байгаа баг.